Саяхан болсон өвлийн Олимпиад Монголын 3 тамирчин оролцож боломжийн амжилт үзүүллээ. Олимпиад оролцох тамирчдыг дагаж явах багт дасгалжуулагч, эмч, сэтгэл зүйч, техникийн болон хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн зайлшгүй хэрэгцээтэй бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэвч бодит байдал дээр тамирчны гүйцэтгэлд шууд нөлөө үзүүлэхгүй, албан тушаалын квотоор багтсан дагалдам явагчид олширдаг гэх шүүмжлэл олон жил үргэлжилж байна. Ямар сайн да. 100 ямаанд 60 ухан гихчээр уран тамирчинд 30 дарга гих хошимнорч цахим сүлжээгээр тахаад амжсан юм. Үүнээс гадна Олимпиад оролцож буй багийн санхүүжилт зардлын задаргаа ил тод биш хэвээр ерөнхий мэдээлэлээр тамирчдын зардлын тодорхой хэсгийг улсын төсвөөс зарим хувийг ивент итгэгчид үлдсэнийг Монголын үндэсний Олимпийн хороо бүрдүүлдэг. Тэгвэл Монголын үндэсний Олимпийн хороонд чухам юу хийдэг байгууллага вэ? Монголын тамирчдыг Олимпийн наадамд бэлтгэх, оролцуулах, Олимпийн хөдөлгөөний үзэл санаал дэмжих үндэсний байгууллага бөгөөд олон улсын Олимпийн хорооны бүрэн эрхт гишүүн тул тэдний дүрм, стандарт, сургалт, төсөв, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг шууд авдаг. Олон улсын Олимпийн арга хэмжээтэй уялдаатай үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон улсын Олимпийн хорооноос хөгжиж буй орнуудад олгодог тэтгэлэг, бэлтгэлийн санхүүжилт бий. Нэг тамирчин сар бүр хэдэн зуун $10 дэмжлэг авах боломжтой гэх боловч энэ мөнгө хүнд ямар шалгуураар хэрхэн зарцуулагддаг нь тодорхой бус. Их тод биш байдал өөр асуудал. Ашим сонирхлын зөрчил байгааг нотлоогүйч пайлан хаалттай байх тусам хардлага нэмэгддэг. Энэ удаагийн Монголын үндэсний Олимпийн хорооны удирдлагын сонгуульд нэлээд маргаантай болж байна. 2022 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж буй Сүү Батболдын хүү И Мартин Босс, Улсын их хурлын гишүүн Номтой Баярын дүү, МАК компанийн захирагч Цэлмүүний нөхөр Бат Түшгийн 4 жилийн бүрэн эрх дуусч 3 дугаар сарын 12-нд ээлжид чуулганаар удирдах болон гүйцэтгэх зөвлөлийг шинжилгээр болсон ч ерөнхийлөгчөд дахин ганцаараа нэр дэвшиж байгаа нь өөрөө асуудал дагуулж байна. Олимпийн хорооны удирдлагыг улс төрийн их ашиг захирагдсан хүн удирдах ёсгүй. Мөн дэд ерөнхийлөгчөд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Цодбаатар, гүйцэтгэх зөвлөлд Улсын их хурлын гишүүн Ч8 А Ганбаатар, Улсын их хурлын гишүүн асан Амар Заяа, Монгол банкны газрын дарга Анар Зэрэг, улс төр төрийн өндөр албан тушаалтай хүмүүс багтсан нь Олимпийн хороо үнэхээр улс төрөөс ангид ажиллаж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Олон нийтийн удаад дараа нарын тоог нэмэгдүүлэх биш, Олимпийн эрх авах тамирчдын тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн ил тод удирдлагыг сонгоосоо гэж шаардаж байна. Төсөв санхүүжилт ил тод, шийдвэр нь мэргэжлийн зарчим тулгуурласан байх нь Олимпийн нэр төр, Монголын тамирчдын ирээдүйд шууд нөлөөлнө. Хэрвээ Олимпийн хороо улс төрөөс ангид байж чадахгүй, удирдлага нь аль нэг нам, бизнесийн эрх ашигын нөлөөнд автаж байгаа бол Монголын тамирчдын эрх ашиг, Олимпийн нэр хүнд хохирох эрсдэлтэй хിവэрүүлэх нь тодорхой.